Сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь үн цэнтэй гайхалтай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа Лазарын дүрээр ярилцгаулнаа. Нэгэн баян хүн байжээ. Тэр нийл өнгийн нарийн нэгсэн майланган хувцас өмсөж өдөр бүр найрлан цэнгдэг байв. Яр шархандаа баригдсан Лазар гэгч нэгэн ядуу ир хаалгыг нь сахин хэвтэж мөнөөх баяны ширээнээс унсан өвдөл зүвдлийг нь идэгсэн хэмээн хүсдэг байж. Хажуугаар нь ноход ирж түүний шархыг долоодог байв. Ядуу ир үгсэнд тэнгэр элчнэр түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьжээ. Баянын ч үгсэнд түүнийг оршуулв. Тинхүү баян байсан хүн үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэртээд байгаа Авраамыг болон түүний өвөрдөх Лазарыг харав. Тэгээд тэр Авраам эцгээ намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна гэж хашгирахад Авраам түнд "Хүүмэн, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахд дэрчлэн Лазарч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч чи тэнд зовж байна. Энэ бүхнээс гадна эндээс наан чинь очих. Наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хинч ирж очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ" гэхэд тэр "Эцгээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуй. Би 5 дүүтэй. Энэхүү дарчлалын газар тэднийг ирүүлэхгүй тулд Лазар тэдэнд сануулга" гэж хэлжээ. Харин Авраам "Тэдэнд Мойсе болон иш үзүүлэгчид байгаа. Дүүнер чинь тэднийг сонсог" гэхэд тэр "Үгүй ээ, Авраам эцэг. Хэрвээ үхэгсдээс хэн нэгэн тэдэн лөө явбал тэд гимших болно" гэв. Харин тэр түүнд "Хэрв тэд Мойсе болон иш үзүүлэгчдийг сонсдгүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй бидтэй" гэжээ гэв. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээр хамтдаа Лазарын дүрээр ярилцлаа. Та нар маань Библи судрын Лук номны 16 дугаар бүлгээр дамжуулан Лазарын дүрийг уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзцаая. Баяртай манайхаа.